байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сонсчдын цайны цаг ярилцлагын дугаар маань ээлж дугаараар хүргэж бэлэмжлсэн байна. Бид энэ удаа Эдмийн ерөнхий боловсрол сургуулийн гүйцэтгэх захирал Анита та бүхнийг уулзуулъя. Сайн байна уу? Сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Өсчүүд сайтыг одоо хүлээн зөвшөөрч, үзэж харж явдаг олон мянган дагагчид та бүхэндээс өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгээд хоёулаа ярилцлага Эдмийн сургуулийн ер нь онцлог яг юу байна? Одоо бас байгууллагуудад бас баггүй цаг өнгөрсөн байна. Тэгэхээр Эдмийн сургууль яг энэ боловсролын үр шимийг одоо улс аймагт одоо бүгд багчууд хөрвүүлж байгаа үед яг манай сургуулийн онцлог гэвэл та юу хэлэхээр? За, Дэлхийн Монгол иргэний бэлдэн уриатаагаар өөрийнхөө нутагт манай дүү маань сургуулаа байгуулад 5 дахь жилийнхаа одоо өчрөн залгаж байна. Ерөнхийдөө манай сургуулийн хувьд бол байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн нэмэлт цагаар судалдаг болон мөн математик, англи хэлний хичээлийг хүүхдүүдийн одоо төвшинг судлаад группийн системээр хичээлдэг ийм онцлогтой. Багаангийн хувьд бол STEM хичээл болон математик сонгон нэмэлт цагуудыг одоо ийм урах боломж үүсгэн явж байгаа ийм сургууль юм аа. Одоо ер нь хичнээн суралцагч танаа сургуульд суралцж байна. Одоо манай сургуульд маань 1-ээс 12 дугаар ангийн нийтдээ 350 гаруй сурагчид маань суралцж байна. 1-ээс 5 дугаар анги маань нэг бүлэгтэй, дунд анги маань бас нэг бүлэгтэй, ахлах анги маань 2 бүлэгтэйгээр ингээд энэ хичээлийнхээ байранд нэг ээлжинд орох юм боломжтойгоор хичээлж байгаа. Ер нь хүүхдүүд одоо багаас нь одоо боловсрал одоо зөв боловсролыг одоо зөв системийг одоо суулгах гэж зорж одоо энэ сургуулийг байгуулсан баг. Тэгэхээр ер нь яг манай зорилго бол одоо үүн дээр орж байна гэдэг та нэг Эдмийн сургуулийнхаа зорилгыг чиглэлийг бидний сайн хэлээд өгье. За ерөнхийдөө манай сургуулийн хувьд бол манай дүү маань өөрөө Япон улсад ажиллаж амьдарч олон жил болсон. За энэ сайхан одоо Японы хүүхдүүдийн онцлог одоо хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа арга барил тэр арга ухааныг бас өөрийнхөө нутагт одоо нутагшуулах зорилгоор энэхүү одоо сургуулийг байгуулсан байгаа. За ерөнхийдөө манай сургуулийн хувьд бол эрхэмлэн төлөвшүүлэх 10 соёл гэдэг зүйлийг хэрэгжүүлээд одоо 5 дахь жилдээ болж байна. Энэ бүхэн маань одоо манай сургуулийн хүүхдүүдийн онцлог болон багш ажилтны бие авч явж байгаа байдал бүхнээс одоо харагддаг. Энийг бол бид бүхэн маань хүүхдүүдэд төлөвшүүлэхийг илүү ихээр зорж ажилдаг. Мэдээж бол мэдлэг бол бас чухал зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ мэдлэгийн хажуугаар хүүхдүүдэд одоо хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, зөв хүн болох талаас нь илүү одоо анхаарч ажилладаг. Ер нь бол одоо хүүхэд мэдээж одоо сургууль дээр бас их цагийг өнгөрөөж байгаа. Тэгэхээр сургуулиас боловсрол хүмүүжлээ авчдаг юм байж. Тэгэхээр эцгийхдээ та бүхэн бас яаж хамтран ажиллах одоо зүйлүүдийг хийж хэрэгжүүлдэг эцэг мэдээж бас гэр орондоо очих нөхдөдөө сайн байж энэ хүүхдүүд зөв хүн болж зөв хүмүүжлэг орж авдаг байх тийм ээ. Тэгэхээр эцэгтэй ямар үйлдэл холбоотой хамтран ажилладаг юм. За ерөнхийдөө бол эрхэмлэн төлөвшүүлэх 10 соёлыг маань эцэгчүүд бол ерөнхийдөө мэддэг. Бид бүхэн нь бол сургууль дээр энэ соёлыг хэрэгжүүлэхээс гадна хүүхдүүдээрээ дамжуулж одоо эцэгчүүдэд одоо хөргөх нь бас их чухал байдаг. Ерөнхийдөө бол энэ зүйл маань сургуульд хэрэгжээд орох зүйл биш. Ерөнхийдөө хүний одоо байнгын одоо дадал хөвшил байж тэг гэртээ ч энэ зүйл хэрэгжиж сургуульд ч энэ зүйл маань хэрэгжээд авах юм бол хүүхдэд маань зөв дадал бий болно. За нөгөөтэйгээр бид нар эцэгчүүдтэй бас гурвалсан уулзалт гэдэг зүйлийг улирал тутам хийдэг. Энэ маань мэдээж одоо хүүхдийнхээ бүх онцлог одоо сайн тал нь юу юм, сайжруулах санаа нь одоо юу вэ гэдэг тал дээр нэлээд одоо илүү чухалчилж ажилласнаар багш эцэгчүүдийн хоорондын харилцаа бол улам одоо уялдаа холбоотой нэгт байх боломжийг үүсгэж байдаг. Хүүхдүүдийн одоо чөлөө цагийг өнгөрөөх хичээлээс гадуур одоо секс дугуйлан ямар төрлийн дугуйлан хичээлдэг. За манай сургуулийн хувьд бол багаангийн хувьд бол зургийн дугуйлан, сакс болол тэгээд STEM гэдэг хичээл маань орж байна. Дунд ахлагангийн хувьд бол сакс болол орж байна. Дээр нь сурагчтай өөрөө удирдах байгууллага гэдэг нийтдээ бол 14 төрлийн дугуйлан секцэд яг энэ хичээлийн жилд бол хамрагдсан давхарцсан тоогоор бол 480 хүүхдүүд бол хамрагдсан. Ерөнхийдөө сургуулиас барьж байгаа бодлогын хувьд бол нэг хүүхэд 2 дугуйлан гэж сонгон суралцах боломж үүсгэж байгаа. Энэ нь одоо ямар учиртай вэ гэвэл мэдээж хүүхдүүдийн одоо цагийн баримжаа цаг төлөвлөлтөд нэгдүгээр чухал, хоёрдугаар хүүхдүүд маань одоо олон зүйл рүүс хамгаалдаг биш. Яг энэ хоёр дугуйландаа энэ хичээлийнхаа жилдээ илүү одоо сайжрах боломжийг бол үүсгэж байна. Иймэрхүү байдлаар
хүүхдүүдийнхээ одоо хөгжүүлэх хөтөлбөрийг оруулж явж байгаа. За мөн тэрнээс гадна дундангийн хувьд бол бид нэр Японы хэлний хичээлийг ордог. За энэ маань бас үдээс хойш хичээлэх боломжтой. Ахлах ангийн суралцагчдын хувьд Японы хэлийг одоо бие даан суралцах төдийгүй өөрсдөө одоо сонгон суралцах боломжийг үүсгэж явж байна гэсэн үг. Энэ хичээлийн жилээс эхлэн ахлах ангийн сурагчдын хувьд бол IELTS болон Pre-IELTS-ийн ангийг нээгээд хичээллүүлж эхэлсэн байгаа. Энэ нь бол эцэгчүүд болон хүүхдүүдэд одоо маш том одоо сурах боломжийг үүсгэж байгаа. Яг одоо өөрийнхөө сургуулийнхаа орчинд IELTS-ийн ангийн шалгалтанд орох ийм сайхан боломж бас нэгтгэн бас их таатай байгаа. Японоор бас сурагчдаа явуулаад юу яадаг юм лээ тий. Тэр талаар хөтөлбөрийн талаар. Ерөнхийдөө бол энэ хөтөлбөр маань 22 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн. Одоо энэ хөтөлбөр маань ингээд хэрэгжснээс хойш 67 сурагч 16 багш ажилт нь бол Японд руу гараад яваад ирлээ. За энэ маань ямар учиртай гэхээр одоо нэг одоо 1000 сонссноос нэг үз гэж ярьдаг манай монголчуудын бас их сайхан үг бэ те. Энэ одоо уламжлалын дагуу хүүхдүүд маань тэнд очиод Япон орны тэр сайхан хөгжил цэцгэлэлттэй мөн тэр орны ёс дэг жайг бүх юмыг одоо өөрийн нүдээр ингэж харж мэдэрч ирээд эргээд одоо тэр орн руу одоо сурах ийм одоо хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа нь одоо бид бүхэнд бол харагддаг. Ерөнхийдөө ингээд төгсөгчдөөс маань 5 хүүхэд Японы хэлний одоо сургуульд сурч байна. 2 хүүхэд маань их сургуульд сурч байгаа. За энэ жилээс эхлэн ахлах ангийн сурагч солилцоо хөтөлбөрөнд хэрэгжиж эхлээд 2 хүүхэд маань энэ шалгалтанд тэнцээд одоо ингээд явах бэлтгэлээ хангаад Улаанбаатар хот руу ингээд явцсан байна. Сурах солилцоо хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Энэ хүүхдүүд маань 1 жилийн хугацаанд Япон улсад суралцах юм боломж нэгдсэн. Мэдээж одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулахад маш их цаг хугацаа, маш их одоо судалгааны үндсэн дээр хийгдэж байгаа ажил. Тэгээд дараа нь одоо энэ жилийн хугацаанд бол 2 хүүхэд явж байгаа. Дараа бид бүхэн байгуулагдсан боловсролын түвшлийн гэрээ байгуулсан бүх одоо сургуулиудтайгаа дараагийн хүүхдүүдийг явуулах боломж одоо нэгдэж байгаа бас их баяртай байна. Хүүхдүүдээ яг одоо сүүл хүмүүжлийг олох энэ ангид нь 1-5 дугаар ангид нь ямар боловсролыг барьж анхаардаг тэр талаар бас хариулъя. За мэдээж бол хүүхдийн одоо хамгийн одоо чухал суурь нь бол бага анги дээр тавигддаг. Энэ нь одоо юунаас харагдах вэ гэвэл бага анги дээр сууж сурсан бие даан одоо суралцах чадварыг өөртөө бий болгосон хүүхэд маань ерөнхийдөө одоо цаашаа дунд ахлах ангидаа яг энэ чадвараа төлөвшүүлээд төгөөгүй сурах боломжтой болж эхэлдэг. За манай сургуулийн хувьд бол бага анги дээр одоо хэрхэн хамтарч ажиллаж байна гэж ер нь бол мэдлэг рүү чиглэж байгаа зам бүхэн ерөөсөө уншлагаар дамжигддаг. За тэгэхээр одоо манай сургууль байгуулагдсан цагаас хойш хичээлийн хуваарьт тусгаад одоо уншлагын цаг гэдэг зүйлийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ уншлагын цагийг хэрэгжүүлснээр хүүхэд маань ойлгох чадварт бол илүү их хязгаардаг. Ерөөсөө мэдлэгээ ойлгох чадварт хамгийн наад захын жишээ бол ерөөсөө уншлага байдаг. Тэгэхээр манай сургуулийн бага ангийн хүүхдүүд ямар онцлогтойгоор хичээлж байгаа вэ гэхээр 8 цагаас 8 цаг 30 минутын хооронд өглөөний уншлага буюу уншлагын цаг гэдэг зүйлийг эрхэмлэн ажилладаг. Энэ цаг хугацаанд багш нар маань хүүхдүүд маань бүгдээрээ одоо ном унших ийм арга барил сургаад ерөнхийдөө энэ ажил маань бол 5 дахь жилдээ хэрэгжээд хүүхдүүд маань ойлгон унших чадвар нэлээд сайжирч байгаа гэж харж байна. За нөгөө талаасаа бол хүүхдүүдэд маш их одоо олон талаас нь хөгжүүлэхтэй мянган бодлого гэдэг зүйлийг одоо бас туршин хэрэгжүүлж байна. Ерөөсө бодлого ботох арга зүй гэдэг зүйл дээр хүүхдүүд энэ бодлого ботоход мэдээж дахиад нөгөө хэлээд байгаа уншлагын цаг маань бас хамгийн чухал зүйл болж байгаа. Хүүхэд маань бодлогоо уншаад цэгцтэй одоо дараалал үйлдэл хийх энэ чадвартаас сурах гар ажиллаж байна. Мэдээж одоо манай сургуулийн гол онцлог зүйл бол хүүхдүүдийг мэдлэг гэхээсээ илүү авяас чадварыг нээн хөгжүүлэх. Бага наснаас нь эхлээд хүүхдүүдийг бол тайзан дээр гаргах тийм микрофонтой харьцаж сурах гэх мэтлэн ерөнхийдөө бол аливаа нэг ажлыг компаничлсан байдлаар гоц гойд хүүхдүүдийг оруулах биш тухайн ангийн бүх хүүхдүүд бүх оролцоог л жигд хангаж ажиллах энэ тал дээр одоо сургуулиас зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд хүүхдүүдэд одоо жигд оролцоог ханган ажиллах тэгш хүртээмжтэй байдлыг ханган ажиллах тал дээр илүү төлөв анхаарч ажилладаг нь хүүхэд өөрийгөө нээх илэрхийлэхийн чадвар сургаж байгаа сайн тал болов уу гэж хардаг. Ер нь бол сургуулийнхаа хэмжээнд эрхэмлэн төлөвшүүлэх 10 соёл гэдээ би сая бас ярьсан тийм. Энэ дээрээ бол бага анги дээр чухал 90 минут гэдэг зүйлийг энэ 4-р үйлрэлээс эхлээд хэрэгжүүлэхээр болж байгаа. За энэ маань ямар учиртай зүйл вэ гэвэл альва одоо зүйлд бол цагийн менежмент гэж чухал зүйл байдаг. За хүүхдүүд маань завсарлагын цагийг ч гэсэн үр дүнтэй өнгөрөх чухал 90 минут гэж
энэ зүйлийг одоо 4-р үйлдвэрлэлээс эхлээ санаачилж байна. За энэ маань ямар учиртай вэ гэвэл мэдээж одоо 8 цагаас 8 цаг 30 минутын хооронд хүүхдүүд маань уншлагын цагаа хийн. 8 цаг 30 минутаас 8 цаг 40 минутын хугацаанд багшийн яриа буюу одоо энэ хаалгаар урж ирж байгаа хүүхдүүд маань ямар зорилготойгоор энэ ширээний ар сууж байгаа гэдгийг зорилгыг ярих 10 минутын цаг гэж явж байгаа. За тэгээд дараа нь 11 цаг 35 минутаас 11 цаг 55 минутын хооронд өдий хоол гэдэг энэ завсарлага явж байна. За бид бүхэн энэ хичээлийн жилд бол цааны газраа ашиглалтанд орууллаа. За энэ ашиглалтанд орсноор хүүхдүүд маань өөрсдөө одоо босоод хоолоо хийж идэг, өөрсдөө одоо хоолныхаа савыг цэвэрлээд буцаагаа тавих, хоолныхаа зааланд орох, хоол идэх юм боломж маань үүсэж байна. Мэдээж одоо хүүхдүүд маань хүнээр үргэлжлүүлээд байх ш өөрөө энэ бүх ажлыг одоо хийж сурах, эмх зэгстэй байдал сурах энэ дадлыг бас бий болгохын тулд цайны газар маань саяхан одоо ашиглалтанд ороод явж байна. За 11 цаг 35 минутаас 11 цаг 55-ын хооронд хүүхдүүд маань ангиа одоо цэвэрлэх тий одоо эмх зэгцтэй байлгах энэ манай бас л эрхэмлэлэн төлөвшүүлэх 10 соёлд хэрэгжиж байгаа ажил. Хүүхдүүд маань хоолоо идлээ, аяг шаазангаа хураалаа. Дараа нь одоо анги танхимаа маш сайхан эмх зэгцтэй цэвэрхэн байлгах энэ ажлыг хийн. Дараа нь хүүхдүүд маань зааланд тоглох. За ерөнхийдөө манай хичээл маань өглөө 8 цагаас өдөөс хойш 15 цаг хүртэл үргэлжилж байгаа. Энэ цаг хугацаанд хөдөлгөөн гэдэг бол маш чухал зүйл. Тэгэхээр 30 минутын хугацаанд бүх хүүхдүүд маань зааланд тоглох, ангидаа тоглох, агаар салхин тоглох ийм одоо орчныг бас бүрдүүлэхээр ингээд ажиллаж байна. За эцэс үлдэн бид 15 цаг 5 минутаас 15 цаг 15 минутын хооронд багшийн яриа буюу өнөөдрийн зорилгын биелэлт ямар байсан бэ гэдгийг хүүхдүүдтэйгээ ярилцах ийм цагийг гаргаад тэгээ хүүхдүүд маань энэ цагаа дууссаны дараа одоо хичээлдээ гэрлүүгээ харах ийм одоо чухал 90 минутын төлөвлөлтийг хийж энэ ажлыг одоо 4-р үйлдвэрлэлээс эхлээд хэрэгжүүлэхээр энэ хэрэгслээр одоо хүүхдүүд цагийг бас үр бүтээлтэй өнгөрөөж сохно. Оо яг тийм. Ерөнхийдөө бол цагийн менежмент гэдэг зүйл амралтын хугацаанд ч байна, завсарлагын цаг хугацаанд ч байна, гэрийн нөхцөлд ч байна, сургууль дээр ч байна гэдгийг одоо ерөнхийдөө хүүхдүүдэд ойлгуулах зорилготой ийм ажлыг бас багш нар маань ингээд санаачлаад хамт олноороо багаараа санаачлаад хийж байгаа нэг ажил маань болж байна да. Ер нь бол дунд анги дээр ахлахын дээр ер нь жишээ нь ахлахын сурагчдыг дунд анги сурагчдыг ер нь хөгжүүлэх тал дээр хичээлс гадуурх мэдээж дуулын зэгцүүд байдаг юм байна. Энд яг хичээлтэй холбоотой тэр хүүхдийн нөгөө одоо дунд ангид ороод ирэх хүүхд мэдээж одоо баг мэрэгжлээ одоо сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чиглэл рүү захлах ангид бол мэдээж бүр мэрэгжлээ сонгоцсон яг одоо би яг ийм хүн болно, ийм мэрэгжил сонгоно гэдэг одоо бүр сонгоод одоо ингэ чиглэлээ олоод хичээлдэг. Тэр нь энэ тал дээр нь танай сургууль дээр яг ямар зүйлүүд хэрэгжиж байна? Ерөнхийдөө бол манай сургуулийн хувьд бол бага анги, дунд анги, ахлах анги бол 3 зорилгыг одоо бүр ингээд тогтшгүй юм 3 зорилготой одоо ингээд тогтвортой байдлаар ингээд хийсэн 3 зорилго байгаа. За багангийн хувьд бол ерөөсөө л баяр хөөртэйгээр аз жаргалтайгаар сургуультай дуртай байх хичээллэх ийм боломжийг үүсгэж энэ зорилгыг биелүүлэхэд бол ажиллаж байна. Багш нар маань хүүхдэд ээлтэйгээр дундангийн хувьд бол мэдээж одоо багангид нэг багшийн гараас дамжаад дараагийн багшийн одоо олон багшид хамаарч байгаа учраас энэ зорилго маань шинжлэх ухааны суурь мэдлэгийг одоо гүн бат болгох ийм чадварт суурилсан зорилго тавин дэвшүүлж байна. Ахлах ангийн хувьд бол мэдээж одоо мэрэгжил сонголт болон сонголтыг одоо зөв хийх чадварт сурах зорилготойгоор ийм 3 зорилгыг чиглүүлээд одоо иймэрхүү байдлаар ажиллаж төлөвлөж явж байна л гэсэн. Одоо танай сургууль байгуулагдсан цагаас хойш одоо яг нэг байгуулагдсан жил яг нэгдүгээрөнд орж ирсэн хүүхд одоо 5 дугаар төгсөж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол яг танай үндсэн бүтээгдэхүүн маань одоо дунд анги руу шилжиж байна. Тэгэхээр яг энэ 5 дугаар хүүхдүүд маань одоо ийм чадварыг эзэмшээд одоо дунд ангидаа суралцахад бэлэн болж байна гэж та хэлвэл тийм ээ. За тий ерөнхийдөө бол манай 1-р ангийн хүүхдүүд маань одоо яг 5 дугаар ангиа төгсөөд дунд ангид орох бэлтгэлээ хангаж байна. За бидний хувьд бол яг энэ ангид маань одоо 20 хүүхэд байсан. Яг 20 хүүхэд маань хориулаа одоо 5 дугаар ангиа төгсөх юм бэлтгэл ажлаа хийгээ байж байна. Ерөнхийдөө бол энд мэдээж одоо 1-р ангиас эхлээд англи хэл сурах боловсролыг бол олгож явлаа. Мэдээж бид өхөн одоо яг хичээлийнхаа завсар зайгаар одоо хүүхдүүдийнхаа төвшинг тогтоох, гарааг үнэлэх, явцын үнэлгээ хийх зэрэг энэ бүх ажлуудаа ингээд давхар явж байгаа. Ерөнхийдөө хүүхдүүдийн ярианы чадамж бол агсан, математикийн одоо чадвар бол нэлээд одоо агсан болов, уншин ойлгох чадвар бол нэлээд агсан болов гэж одоо сургуулийн стандартыг тогтоох явцад одоо ийм зүйлүүд харагдсан. Тэгэхээр одоо бид бүгдийн суурь бас сайн байгаа болов гэж ерөнхийдөө бол багш нь хэлэх байна. Одоо яг бас нөгөө олимпиад уралдаан тэмцээний цаг эхэлсэн байна. Тэгэхээр танай сургуулийн үйл мэдээж бас одоо манлайлан оролцдог
Одоо уралдаан тэмцээнд ер нь бол Манлайлд оролцдог ийм сургууль болсон байна багц цагаас хойш. Тэгэхээр энэ сурагчдынхаа ур чадвар тэр одоо хичээл сургууль олимпиад намжилтад оролцох тал дээр одоо яаж ажиллаж ямар бодлогыг барьж байна? За ерөнхийдөө бол манай сургуулийн үед мэдээж одоо байгуулагдсан цагаас хойш аймгийнхаа хэмжээнд болон улсын хэмжээнд хүүхд багш нар маань нэлээд төв олон амжилтыг гаргалаа. Үзүүллээ. Энэ нь бол бас манай сургуулийн бас нэг менежмент гэж хардаг. Мэдээж бол давуу талууд бол олон байгаа. Нэгдүгээрт бол хүүхдүүдийн бие даан суралцах чадварыг бид нэр ахиулахын төлөө байнга ажиллаж байна. Хоёрдугаарт багш нар маань нэг ээлжинд хүүхдүүдтэйгээ хамтран ажиллах боломжийг үүсгэж байна. Гуравдугаарт нь бид өхөн хүүхдүүдтэй бол өвлийн үйлрэлд бол 6 цаг сургууль дээр байх боломжийг үүсгэнэ. Хаврын үйлрэлд бол 8 цаг хүртэл хүүхдүүд маань сургууль дээр хичээл номоо хийх энэ сайхан боломжийг үүсгэж байгаа учраас хүүхдүүд маань чөлөөт цагаа одоо үр бүтээлтэй өнгөрөх, хичээл номоо давтах, сургууль дээр ихэнх цагаа өнгөрөх боломжтой байгаа учраас энэ одоо амжилт маань гарч байгаа болов уу гэж бодож байна. За энэ амжилтын цаанаас багш бас мэдээж одоо бас том нөлөө үзүүлдэг. Тэгэхээр багш нарын ур чадвар дээр ер нь ямар хөө зүйлүүдийг анхаарч багш нартай ер нь ямар хөө зүйлүүдийг багш нарыг хөгжүүлэх тал дээр ямар зүйлийг хийж хэрэгжүүлж байна. Ерөнхийдөө бол байгууллагын менежментийн бас нэг салшгүй зүйл бол ерөнхийдөө хүний нөөц байдаг. За бид бүхэн энэ бүхнийг одоо алдагдуулахгүйгээр хичээж байгаа. Ерөнхийдөө манад бол 50-аас дээш насны туршлагатай бол 5 багш байж байна. Тэр багш нараасаа одоо бусад залуу багш нарыг одоо суралцуулах ийм боломжийг байнга үүсгэж байна. Ерөнхийдөө бол дадлаг туршлагатай багш нараа залуу багш нарын одоо туршлагаас сурах цаг хугацааг олгож байна. Нөгөөтэйгэр бид бүхэн сая одоо англи хэлийг бүх багш нартаа сурах боломжийг үүсгэж байгаа. Энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр Филиппин улсаас манад бол 2 одоо гадаад багш ирээд ажиллаж байгаа. Мэдээж бид бүхэн бол энэ сайхан сургуулийн бүх багш нар одоо дэлхийн хэл болох англи хэлийг бүгдээрээ сураасаа гэдэг үднээс тусгай одоо хөтөлбөрийн дагуу багш нараа одоо англи хэлний төвшөнд хуваагаад хичээллүүлж эхэлж байгаа. Энэ маань бас л багшийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр болов уу гэж бодож байна да. Ер нь бол боловсролын чанар дээр одоо танай сургуулийг сонирхож байгаа ч юм уу бас хүүхдээ өгье оруулъя гэж бодож байгаа эцэгчүүдэд хандаад манай боловсролын чанар ийм шүү гэдэг юу хэлж чадах вэ? За ер нь бол боловсролын чанарыг бас тоогоор үнэлэхэд бас бэрх. Биднэрт одоо хандаж манай сургуулийг зорион ирж байгаа эцэгчүүд болон хүүхдүүдийн төвшин маань маш өөр төвшингийн хүүхдүүд ирдэг. За ерөнхийдөө бид бүхний одоо авч байгаа зүйл баримталж байгаа бодлого маань юу гэвэл хүүхдүүдийнхээ төвшинг тогтоогоод тэрнээс цаашаа хүүхд маань хэрхэн ангич вэ гэдгийг бол багшийн ажлын одоо уялдаа холбоотой хамтарч ингэж дүгнэх юм болцоог бол үүсгэж явж байгаа. Энэ утгаараа хүүхдүүд маань одоо манад хэтэрхий одоо энэ хоцрогдол өндөрч хүүхдүүд ирж байгаа, чадвартай хүүхдүүд ирж байгаа, стандартын хэмжээний хүүхдүүд ирж байгаа. Бид мэдээж бидний сургуулийг зориод ирж байгаа хүүхдүүдийн итгэлийг алдахгүй тул эхлээд гарааны үнэлгээ тогтоо. Дараа нь бид бүхэн эцэгтэйгээ хамтран гэрээ байгуулахдаа ямар төвшөнд хүрэх вэ? Бид бүхэн одоо мэдлэг гэдэг зүйл тийм амархан хугацаанд бол хүнд олгодод байдаг зүйл шүү тийм ээ. Энэ цаг хугацаанд одоо хүүхд маань яаж сайжруулах вэ гэдгийг одоо олон талаас харж үзэж явж яаж одоо хүүхдэд сайжруулахыг хичээн ажиллаж байгаа. За тэгэхээр одоо бас шинээр одоо элсэж суралцахаар төлөвлөж байгаа хүүхдүүдтэй хандаад эцэгчүүдтэй хандаад юу хэлмээр вэ? Манай сургуулийг зориод ирээрэй гэх та нэг сайхан уриалга тийм ээ дэвшүүлвэл. За ер нь бол манай эцэгчүүд болон манай одоо яг өнөөдөр манай сургууль дээр бол Улаанбаатар хотоос зорион ирж байгаа 8 хүүхэд байна. Ховд аймгаас ирсэн 3 хүүхэд байна. Баян Улгийн аймгаас 1 хүүхэд байгаа. За ерөнхийдөө бол яг энэ 350 хүүхдийн маань 127 хүүхэд нь бол яг одоо аймгийн төвийн хүүхдүүд байгаа. Бусад одоо сая миний хэлснээс бусад хүүхдүүд маань хөдөө орон нутгаас чиглэн ирж байгаа юм хүүхдүүд байгаа. За бид бүхэн бол мэдээж одоо төлбөртэй сургууль гэсэн ч хариуцлага гэдэг зүйлийг маш ихээр одоо ярих дуртай. Мэдээж хүүхдүүдийнхээ эцэгтэй маш их уялдаа холбоотой байна. Мэдээж гэр орноос хол хүүхдүүд тий асран хамгаалагчийн хол байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг бэлтгэх тий энэ сургуульд басан зохицох гэд маш олон ажлуудыг бол эрчимтэйгээр хийдэг. Мэдээж одоо бидний одоо энэ 350 хүүхэд бол ерөөсөө л бидний хүүхдүүд шиг байдаг. Ямар ч одоо багш ажилтнад бүх хүүхдүүдийг таньдаг, мэддэг. Энэ хүүхдийн маань гэр хол шүү, энэ одоо эндээс ирсэн хүүхд шүү гэдэг бүх зүйлээ бид нар мэддэг. Ерөнхийдөө ийм учраас эцэгчүүд маань бид наруу хандж байгаа хандлага бас
арай одоо өөр төвшөнд байт юм болов уу гэж сэтгэл зүйн хувьд бол арай нэг өөр бэлтгэгдсэн учраас хүүхдийн харж байгаа байдал те хүүхдүүдийг анхаарал тавьж байгаа байдал нь арай нэг ойр дэвт байгаа гэдэг үүднээс манайх руу одоо их чиглэдэг болов. Тэгээд та бүхний одоо ирсэн бидэнд одоо ихтгэл хүлээлгэж өгсөн хүүхдүүдийг тань бид бүхэн одоо мэдлэгээс илүүтэйгээр хүмүүжил төлөвшөлт нь одоо илүү анхаарч ажилладаг ийм сургууль юм аа л гэж хэлэх байна да.